5 минут. За ер нь Notion гэдэг зүйлийг хамтдаа сурч авцгаая. За Notion гэж юу вэ? Энийг би бол нэг бүрчлэн зааж өгөхгүй. Ер нь заалаа гэдэг та төлбөртэйг нь хэрэглэх ч юм уу эсвэл төлбөрүүг нь хэрэглэх үү гэдэг шийдвэрээ бас гаргах хэрэгтэй. За ер нь бол Notion гэж ийм зүйл байдаг юм аа. Ягаад би та нарт нэг санал болгоод байгаа вэ гэхээр их аштайхан зүйл байдаг. За миний хувьд болохоор Notion биш Nimbus-ыг ашигладаг ба. За Nimbus, Notion хоёр юугаар ялгаатай вэ гэхээр Nimbus нь зүгээр л сүүлд сайжруулж гасан хувилбар өөр компани. За тэгээд дээр нь screen record-ууд хийн. За янз бүрийн тэмдэглэл мэмбэл хийгээд их тохиромжтой юм гоё юу байдаг. За тэгээд энийг болохоор би яаж жишээлдэг вэ гэдэг халтхан гүйлгээд харуулж байна. За Nimbus дээр би бүх хичээл, бүх ажил, гэр бүл одоо юу гэдэг тэрнтэй холбоотой бүх зүйлийг категори болон фолдерлоод бүгднийг ингээд зэгцтэй аваад яваад тэмдэглэгээ үүсгэж ашиглаждаг гэсэн. Тэгээд энэ дотроо бас нэг гоё тийм загварууд бас байж идэг. Тэр нь мэдээж яг төлбөртэй хувилбарууд. Тэгээд тэрнтэйгээ хамааралтаар бид нэр сонголтуудаа хийгээд ашиглаад явчих болдог гэсэн. За төлөвлөгөө гэр бүлийнхаа хүүхдүүд төрх хүртэл ингээд төлөвлөгөөнүүд хийгээ явчих болно. За иймэрхүү гоё зөвхөн одоо бизнес гэхээс илүүтэйгээр бусад одоо зүйлүүдийг энэ дээр үүсгээд тэмдэглэгээ одоо хичээлүүдийн текстүүдээ хүртэл ингээд юу хийж болох вэ гэдэг бүгднийг ингээд үүсгэж явчихдаг. За тэгээд энэнийг бол бараг вебсайт шиг бүрэн хэмжээнд ашиглаж явчих боломжтой байдаг. Тэгэнгүүт темплейтүүд гэж байгаа. Тэгээд энэ нь бол та магадгүй юу хийх мэдэхгүй байвал энэ дээрээс бэлэн загваруудыг шууд ашиглаж авчих болно. Энэ нь болохоор магадгүй holiday буюу нэг амралт зугаалгын төлөвлөгөө гаргах чаа бол тийм бэлэн ийм гоё янз бүрийн загварууд байж байгаа. За эсвэл бид нэр хувийн одоо хувийн тийм төлөвлөгөө гаргах чаа бол ийм за сурагчийн за өөр үгүй дизайнерын тийм маркетинг болон борлуулалтын чиглэлээр гэх юм бол ийм гоё загварууд байж идэг. Тэгээ энийгээ шууд ашиглаад явцдаг. За яг тэрэн шиг гэсэн үг. Notion. За тэгээ Notion бол дотроо багаараа ажиллах, за ажил болон прожект дээр даалгавар үүсгэх, тэрнийг хянах, мөрдөх. За тэгээд саяны ярьсан шиг notes болон одоо бичиг баримт тэмдэглэх төр зүйлүүдийг төрөл бүрээр нь хэрэгжилж болдог. За та хэдийн хувьд болохоор educators гэдгээр нь ашиглуулаарай, хямдхан тусаж магадгүй хаа. Энэ дээр би нэг юу хийчих санал болгох. Non-profits энэнгүүр нь нэг хүсэлтэд явуулаад за хүсэлтэд явуулахдаа мэдээж яригадаад тодорхой хэмжээний мэдээллийн дагуу бөглөөд apply хийн гэсэн хүсэлт явуулна гэсэн. Тэгээ бичиг баримтууд авсарчаад гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр 50% нэрнэ гэсэн үг шүү дээ. Сард та $2 төлнө гэсэн үг. За $2 гэдэг чинь 2800 сард та 5000 төгрөгөөр ерөнхийдөө хязгаарлалтгүйгээр ашиглаа явчих боломжтой гэсэн. Энэ бол ер нь бол маш боломжийн зүйл шүү. За тэгээд Notion дээр хэдүүлээ ороод үзье. Notion бол ийм 3 зүйлийг нэг дороос хийх боломжтой байдаг юм байна. Тэгээд web clipper гэдэг хүмүүс нэг айгүйх screen record яаж хийх вэ гэдэг идэг те. Screen record-ыг бол маш амархан хийдэг. За Nimbus-ийн хувьд бол ерөөсөө ингэж тарж хагаад desktop ингээд сонгоод short screen record хийгээл эхэлчихлээ гэсэн. Энэ видео Facebook, Canva. За ингээ болсон screen record болсон гэж үзэх юм бол stop хийж чинь. За stop хийнгүүтээ бид Nimbus-ээ шууд тэмдэглэлийнхаа дэвтэр рүү илгээж болно. Эсвэл компьютер дээр хадгалж болно. Google Drive руу хийж болно. Dropbox руу эсвэл YouTube руу. За YouTube руу хийнгүүт YouTube-ээс хамгийн гоё юм YouTube руу апплод хийгдсэний дараа бид Classroom дээр шууд ашиглаж авчих боломжтой байдаг. Тэгээд энэ дотроо бас засвар хийж болдог. Нэг видео эдит хүмүүс ч нэг ийм төрлийн мэрэгжлийн програмуудыг хийгээд аюу хэцүү байдаг шүү дээ. За Google Classroom руу шууд хадгалчих жишээтэй. За тэгээд ер нь бол сая юу хийж вэ гэхээр YouTube руу шууд хадгалчих чинь гэсэн үг. Тэгээд энийгээ бид нэр цусаа цаашаа үргэлжлүүлээд хадгалаа явчихна. Нэр өгөөд тайлбарлаад тэгээд хуваалцсан гэсэн үг шүү дээ. Зарчмын хувьд бол за ийм амархан байдаг байна. Харин зарим хүмүүст бол видео эдит хийхэд их төвөгцөө байдаг болвол та нэг дрим гэдгийг дарчаад магадгүй 6 секундын видеоны тийм ээ 2-оос 3 минут нь 3 секунд буюу энэ
хоорондох 1 секунд нь хэрэггүй байлаа гэж үзэх юм бол энийг нь устгах чинь. За тэгээд 6 секундын видео маань ерөөдөө 8 болж хувирлаа. 8-аас илүү байсан юм шиг байна те. За тэгээ мөн трим хийн. За трим хийхдээ 6-аас 7 секундын хоорондох нь бол хэрэггүй. За ингээд устгачих жишээтэй. За энэ мэтлэнгээр бид нэр өөрсдийнхөө видеонуудын юуг бол устгаад тавьчихнаа. За crop хийж болно тийм ээ. Яг тухайн видеоноос хэрэггүй хэсгүүдийг нь салгаж аваад хэрэгтэйсгээ авч үлдэж одоо видеон дээр нэмэлтээр засвар хийж байна. За 100% болов. За ингээд бүх зүйл болсон гэж үзэх юм бол за энэ 4 секундын видео авахд хангалттай. За тэгээд дан гэх юм бол бидний видео ингэ шинжлэгддэг баг. Тэр заримдаа нэг мэрэгжлийн програм шаардлагагүйгээр тэр дорнгоос хурдхан засвар хийдэг. За тэгээд магадгүй энэ хуудсыг би тэр чигт нь хадгалахыг хүсэх юм бол Nimbus-ийн хувьд ч үү full page-гээд хадгалаа авчдаг гэсэн. За Notion гэж нэртэйгээр ингээ хадгалаад авчих. Энэ нь бол Notion дээр бол төлбөртэй хувилбар дээр нь байдаг яг ийм саяны үйлдэлүүд. Тэгэхээр та хэд бас айтаахан хэрэг болж магадгүй байх гэж бодож байна. За энийг нөгөөтг чинь байж. За ийм амархан байх нь энэ дээр нөгөө дууны тохиргоо нь алдагдсан юм байна. Тэгээд бидний бичигдэж байгаа юу бол жоохон муу сонсогдоод зүүн дээр харин гайгүй байгаа бол ашгүй дээ. За тэгээд ийм зүйлүүдийг хийж болно. Хичээл одоо тусгай заавартай юм байна. За үний хувьд бол ийм юм байдаг юм байна гэд. Тэгээд энийг ашигласнараа бид нар юу хийж болох вэ гэхээр багийнхаа бүх зүйлийг удирдах боломжтой. За логин гэд. За логин ч явах тий. Таад нөө sign up гэх бах магадгүй ихний удаадаа. За sign up гэх юм бол мэдээж хэрэг өөрсдийнхөө нөгөө аккаунт ашигланаа. За ингээд код хийчихэнгүүтээ хэдүүлээ Notion дээр бүртгүүлнэ. За Notion-ыг бүртгүүлэхдээ дандаа Gmail ашиглана. За content Gmail-ээ сонгож чинь гэсэн үг шүү дээ. За багаар ажиллах ч юм уу, хуваараа юм уу гэдэг. Тэгэхээр үнэгүй хөлбөр нь бол ганцаард нь хувьдаа ашиглах ч бол үн төлбөргүй. За багаар ашиглахад бол үнэтэй байдаг. За тэгээд ганцаараа ашиглах дээр төр сонгоод дотор нь ямар шуухан зүйлүүд байдаг вэ гэдгийг хамтдаа мэдээд авъя. За тэнгууд энд бол to-do list хийж болох нь байна. За энэ ингээд тест загвар гэсэн үг. Загвар яг ингэж ийм зүйлүүдийг хийж болдог. Жишээлбэл гарчиг. Гарчиг ингэж тусна өгч болох нь байна. За мөн дэд гарчиг ингэж өгч болох нь байна. Тэгээд эможи ашиглаж болох нь байна. За энэ байна. За тэгээд таны хийх зүйл нөө бид нэр Trello дээр хийжсэн шүү дээ тий. Тэрнийг бас ингээ хийж болох нь байна. Таны хийх ёстой зүйл. За тэгээ энэ дээр бид нэр хийх ёстой зүйлийн жагсаалтуудыг үүсгээд тэгээ хийвэл чагтлаа авчина. За тэгээ та мөн энэхүү юм дотор бол YouTube-ээс ч юм уу ямар нэг газраас видеонуудыг шууд embed хийгээд оруулаад өгч болно. Embed гэдэг нь бол шууд энэ дээр оруулаад өгч гэсэн. За энэ нь бол бид нэр өөрсдийнхөө Notion-ыг ашиглахад бол яаж хуудас үүсгэдэг, яаж одоо засвар хийж edit текст үүсгэдэг вэ те? Тэмдэглэл үүсгэх вэ? За тэгээд загваруудыг яаж ашиглах вэ? Датабаз яаж үүсгэх вэ гэдэг ийм юмнууд байна. Тэгээд YouTube сувгийн данх юм бол 50-аас илүү видео байгаа хичээл байгаа шүү гэж бас. Тэнгүүд яг ийм зүйлүүдийг бас хийж болдог байхнаа гэж жишээ байдлаар харуулсан баг жишээтэй. Тэгээд маш хурдан тэмдэглэл хийх үсвэл иймэрхүү байдлаар. За хэдүүлгийн үед бол шинээр хуудасны чи. Зарчмын үед бол нэг иймэрхүү зүйлүүдийг хийж болдгиймээ гэдгийг харуулж байгаа. Тэгээд хүмүүс бол сайт хүртэл хийцэн байдаг төлбөргүй хувилбар дээр нь бас их айтаахан харагдаг. За тэгээ нэг Солонгост манай нэг юунд сургалтанд хамрагдаж байгаа нэг бүсгүй Солонгост номын сантай тэр нь болохоор түрээсийн номын сан гэдэг Монгол номын сан. Тэгээ тэрнээ болохоор Notion дээр юу хийсэн байгаа. Вебсайт хийгээд ажиллаулдаг юм бол аюу айтаахан цэвэрхэн харагддаг юм лээ. Шаардлагатай бол би тэрний линкийг нь олоо та нарт явуулчихнаа. За би буцаач. Одоо жишээлбэл энэ менюний хооронд жилийнх тэгээд кино үзэх киноны жагсаалтууд тэргээд ингээд юу гаргацсан байна шүү дээ. Хэрвээ энэ дээр дарах юм бол тухайн
зэс рүү н орох жишээ. Яг л нэг юу шиг ажиллаж байна гэсэн үг шүү дээ, сайт шиг. За тэгээд task list-үүд нөгөө кампани юу Trello-ч энд явж шүү дээ. Бүх зүйлүүдийн дотроо байж байгаа. Бидний нөгөө олон төрлийн хэрэглэгээд байдаг зүйлүүд ерөнхийдөө бол энд байж байгаа. За нэг л сул тал байгаа юу гэхээр төлбөр төлөх нь шүү дээ, багаар ажиллах нь бол. За иймэрхүү байдлаар бид нэр юмыг үсгэж бас болдог байх нь маш гоёор. За тэгээд хэдүүлээ жишээ болгоод нэг хуудас үсгэж үзье. Миний хувьд бол Notion дээр ажиллаж исэн туршлага байхгүй. Дандаа нөгөө Nimbus дээр ажиллаа явчихдаг гэсэн болохоор тэгээд та нарт яг би энэ Nimbus-ийн амар гоё даваа талууд Notion дээр бас яг адилхан байдаг. Өөр одоо Samsung, iPhone гэдэг шиг тийм хоёр өөр төрлийн компани ийм юу болохоор та нар төлбөргүйгээр ашиглаж болох хөлбөр юу гэхээр Notion байгаа байхгүй. Тэгээд Notion-ыг би та нарт танилцуулж байгаа. Та энд өөрийнхөө бизнесийн тухай төслийг хийнэ үү те? Төслийн чигэнд байлгана гэдэг. За тэгээд доош нь зөв энтер дарангууд юм зайнууд гарч ирнэ. За тэгээд тэр зайн дээр та юу хийж болох вэ гэдгийг нэмэх тэмдэг дээр дараад сонголтоо байна. Текст бичих юм уу? За өөр нэг зүйлүүдийг өөр хуудасуудыг өөр хооронд нь холох юм уу? Эсвэл to-do list хийх юм уу? За to-do list хий. Тэгэхээр төслийн хувьд бол төслийн санаагаа олох тийм. Төслөө бичих. Төсвөө тодорхойлох. Тэгээд ямар ч хэлсэн гэдэг нэг to-do list-д бол хийчин. За тэгээд дараа нь дахиад нэмэх тэмдэг дээрээ дараад to-do list буюу хийх ёстой ажлын жагсаалтаас арай өөрөөр. За төсвөө тодорхойлохын тулд зээл авах, өөрөө санхүүжүүлэх, хамтран хэрэгжүүлэх байдлаар магадгүй төслийнхээ асуудлыг шийдэх, санхүүгийн асуудлыг шийдэх нь гэхдээ ч юм уу те. За тэгээд мөн юуг бол саяныхыг бол хэдүүлээ өөрчилж болно. Заавал нэг юм баалад биш бөмбөлөг штэй зүгээр өөрийнхөө юуг устгачлаа. Номер. За энийг бол яг надгүй ойлгож байгаа л да. Та нөө дэс дугаартай юм үсгэл те зээл үсгэх. Нэгдүгээрт нь зээл үсгэх, зээл авах ч юм уу. Хоёрдугаарт нь өөрөө санхүүжүүлэх. Ингээд янз бүрийн хөлбөрөөр шилж болно. За тэгээд quote байх юм бол те магадгүй та онцгойлж бичиж байгаа зүйлийг бол ингэж оруулах жишээтэй. Тэгээ ийм зүйлүүд бол зөндөө ашиглагддаг. За тэгээд анхааруулах зүйл байж болно шүү дээ. Та эхлээд төслөө апилттай хэрэгжихийг болж байх хэрэгтэй. Ингээд янз бүрээр бид нэр тухайн юу үүсгэж болно. Тэгээ энэ дээр болохоор cover хийж өгч болно. За cover хийхдээ бол бид нэр өөрийнхөө хүснээрээ гаднаас зураг оруулж өгч болно. Тэгээд бусад одоо юуг оруулаад өгч болох жишээтэй. За position-ыг бол дээш нь доош нь хийж боломжтой. За тэгээ icon нэмж өгч болно. Icon бол яг нэг бидний хүсэж байгаа тэр зүйл байж идэг гэсэн. За тайлбар тийм ээ. Бид энэ туршилтын жишээтэй. За ингээд бид нэр тухайн юуг бол их гоёор ашиглаад явах боломжтой байдаг байна. За энийг бол магадгүй өөр зүйл хийхийг хүсэх юм бол тийм ээ. За өөрөөр хэлбэл нэг трилог оруулцгаая. Нөгөө бидний үзээд байдаг програм чинь энэ дотроо байж байгаа нь шүү дээ. Өөрөө илүү дутуу нэмэлт төлбөрүүгээр за хийх ажил нэг гэчээ. Тэгээ статусын хувьд бол яаралтай эсвэл одоо хугацаагийн сонгоч нь за өдрийг нь болохоор 14 гэдэг ч юм уу те. За хин байх юм. Тэр юугаа сонгож өгнөс үг. За энэ дээр болохоор багийнхаа энэ ажилд хамааралтай хүмүүсүүдийг чагтаад өгч нь. За тэгээд
магадгүй өөр зүйл байх юм бол энэ ажил маань нэмэлт мэдээлэлтэй юу гэдгийг properties рүү ороод энэ дээрээ бид нэр апплод хийгээд өгчин. За магадгүй тэр нь ямар нэгэн чухал одоо ажлын баримт байж болох юм тийм ээ. За тэрний энэ дээр апплод хийж чинь. За дахиад энэ ажилдаа хамааралтай зүйл байх юм бол ингээд нэмээд өгч. За магадгүй заавал хийх ёстой ажлын юм нь бол хийгдсэн хийгдээгүй гэдэг бол properties нэмэх байдлаар та үсгээ өчөж болно. За тэгээ имэйл оруулж өгч болно. Энэ магадгүй төслийн ерөнхий зохион байгуулагч байж болно шүү дээ. Тэгээ иймэрхүү байдлаар бид үсгэж. За тэгээд энэ дээр болохоор энэ ажил болвол тайлбараа өгнө гэсэн үг. Багийн гишүүдээ. За ингэнгүүт танаа бүх багийн гишүүдэд яг энэ комент чинь харагдах болно. За ингээ болсон гэж үзвэл энэ дээр мөн адил бид нэр тухайн юм дээр айтайхаа нэг өнгөний байдлаар шийдчихүүлэх амар байдаг. За бүх шар өнгөнүүд бол яаралтай тийм ээ. За тэгээ хүмүүсээ нөгөө 50 байлгахын тулд дандаа юм зүрхтэй зүйл ашиглуулах зүгээр. За тэгээд дараагийн карт нь болохоор ахаад мөн өөр юу гэдэг. Хизээж хийж болохоор тийм ээ. Зүйлээж болно. За тэрэн дээр болохоор тухайн өнгөө бид нэр энэ дээрээс сонгоод өгч жишээ. За иймэрхүү ингээд та тэгээ өөрсдөө гоё сонгоод үзээрэй заяа. Эсвэл зүгээр юм өөрийнхөө зургийг оруулж өгч болно. Эсвэл Facebook-ээс за энэ зургийг линк хийч. Яг энийг ашиглаж чинь гэсэн үг шүү дээ. Би буруу юм хийчихлээ. Яг энэ зургийн линкийг уулж аваад энэ линк гэдэг дээр нь тавиад өгчин. За тэгээ submit хийх юм бол sign-ы cover бидний энэ дээр солигдож орно. За copy image address сонголоо. Линк дээр тавилаа. За submit. Ингээд нөгөө энэ зураг маань энэ дээр ороод ирчих жишээ. За тэгээд хоёр дахь хийх ажил хоёр дахь тоо. Яг ингээд үүсгэж явчихна гэсэн. За энэ мэдчлэн бид нэр юугаа Trello бол энэ дотроо үүсгэж явчихна. Trello дээр бол төлбөртэй байдаг хэсгүүд нь энд төлбөргүй байж жишээтэй. Тэгээд амраагаас гоё. За дуртай хэсэг рүү оруулчихна гэдэг ч юм. Дэнгүүд энэ дээр ороод ирж чад яаралтай байдлаар. За тэгээ буцаагаад хэдүүлээ хамт харцгаа. Энэ дээр бол яг энэ төсөлтэй хамааралтай хийх ажлын одоо яаралтай хийх ажлын жагсаалтууд Trello оруулцгаая гэдэг хэсэг дотор байгаа. Тэгээ Trello руу орох юм бол ингээд дотор нь олон ажлууд байж байгаа жишээтэй. За энийгээ болохоор мэдээж яриг бид нэр дууссан дуусаагүй өдргээд юу элементүүдээр өгч болно. Тэгээд бид нэр өөрсдөө энийгээ удирдах явахад илүү их амар байх юм байна. За сонголтуудын хувьд бол энэ properties буюу яг хэрэгтэй хэсгүүдээр нь фильтр хийж харж байгаа гэсэн үг нэр. Энийг бол та сонирхоод үзээрэй. За ингээд энэ дээр бол миний яриаггүй маш олон төрлийн зүйлүүд байгаа. За энэ дээр бүртгэл одоо юу гэдэг ингээл сонголтууд гэж энэ яг үнэгүй хувилбарууд нь тасктай хамааралтай хэсгүүд нь бол энэ байж байна. Тасктай. За гэхдээ дизайнтай хамааралтай те хөгжүүлэлт одоо бүх байгууллагууд юм road mapтэй байдаг. За тэгээд ялангуяа эхлээгүй байгаа, яг одоо явагдаж байгаа. Тэгээд дууссан ажлууд төр гэдэг хэрэглэгчтэйгээ road map-а хуваалцах эсвэл энэ хэрэгтэй. За тэгээд судалгаа хөгжүүлэлтийн ажлууд яг одоо дууссан уу, хэзээ дуусгаж байгаа те. Хин тэрэн дээр явж байгаа. Хэзээ дуусах хэвээр энэ нэг юу completion time гэхээр дуусах тэр хугацааг нь л ерөнхийдөө бол 26.6% энэ судалгаа шинжилгээний маань ажил явагдаж байгаа жишээтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар явж байгаа. Тэгээ 5 жишээг хүмүүс энэ ажилд оролцож байгаа юм байна. Тэгээ одоо яг идэвхтэй явагдаж байгаа хугацаанд эднэрийг нь бол та зүгээр өөрөө монголоор орчуул явуулчихна гэсэн үг шүү дээ. Дуус төгөж байгаа. Энэ ч гэсэн мөн адил дуус төгөж байгаа. Энэ ч гэсэн ингээд шууд солиосол явчихна. За тэгээ дизайнуудын task Trello маркер хийгдсэн. За Scrum гэдэг те бас нөгөө хувилбарын саяных бол ингээд энэ дээр дотроос та өөртөө хэрэгтэй загваруудыг за job application хүртэл байж байгаа жишээтэй. Ингээд айгүй гой загварууд байгаа маш олон төрлийн. Магадгүй танда CRM чиглэлийн бэлэн загвар хэрэгтэй бол энд байж байна те. Тухайн хүний бүрэн мэдээлэл. За жишээлбэл Ана Балн гэдэг хүний мэдээллийг харахыг хүсвэл тэрэн дээр дарахаар за энэ хүн юу яасан хизээ одоо сургууль төгссөн шинэ сургууль хизээ
шинжлэгдсэн юм юу байна? За хизээ бүртгүүлсэн байна, тэг холбоо өрсөн байна. Тэгээ түрүүний гэрээ хаяг гэрийн бүх одоо ингээд мэдээллүүдийг CRM байдлаар үүсгэждэг байна. За ингээд бид нар энэ дээрээс та өөрийнхөө бизнестэй хэрэгцээтэй зүйлүүдийг маш амархан үүсгэж явуучих боломжтой. За ялангуяа маркетинг дээр бол зөндөө их санаа авах юмнууд байдаг байна. Тэгээ нэг та ядтай би хэрэглэхийг санал болгож байгаа. Ягаад тэгэхээр нэг аккаунтаар та хэд өөрсдөө ээлжиж ороод явчих болно. Тэгээд ер нь бол төрийн бус байгууллагынхаа чиглэлээр хүсэлтэд явуулж байгаа юм бол 50%-аар хямдралтайгаар та энийг ашигланаа. За иймэрхүү боломжууд байгаа. За тэрэлээ дээр бол. За тэгээ бидний дараагийн хамгийн чухал зүйл бол ерөөсөө Facebook байгаа. За би Facebook шинээр үүсгэхийг заахгүй. Энэ одоо яагаад байна вэ?